Өөрчлөлт өөрөөсөө нэхлэн ураатай тус төслөн дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт, хөгжим, эрүүл мэндийн боловсролыг хослуулан хүмүүсийг зөв амьдралын хөвшилд уриалж урам дэм өгөхийг зорж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Швейцарын Женев хотоос дасгалжуулагч Brian Pazinato, Италийн Милан хотоос DJ Candelaria нар урилгаар орлоо. Өдөр тутмын амьдралдаа дасгал хөдөлгөөн хийснээр бид өөрийгөө илүү сайн мэдэрч, эрүүл мэндэд анхаарч, илүү эрч хүчтэй болж чадна. Өнөөдөр бидний авчирч байгаа зүйл бол эрүүл клубын уур амьсгал болон дасгал хөдөлгөөнийг хослуулсан шин төрлийн арга хэмжээ. Тиймээс бид эрч хүчтэй байж, хөгжим, уур амьсгалаас таашаал авахын зэрэгцээ хамтдаа дасгал хийн. Шинэ үеийнхэн төдийгүй бүх насныхан ер нь хүн бүрийн хувьд энэ нь өөртөө цаг гаргах нэгэн боломж болно гэж бодож байна. Дасгал хийхдээ заавал хүнд ядаргаатай гэж мэдрэх шаардлагагүй. Өвдөж байна, хэцүү байна гэхээсээ илүүтэйгээр сайхан мэдрэмжийг авч энд байгаадаа баярлаж, цагийг хөгжилтэй өнгөрөөж, дасгал хөдөлгөөнөөч давхар хийх боломжтой. Мөн хүмүүс монголчуудыг үдэшлэг, хөгжилдөх дуртай, сайхан уур амьсгал бүрдүүлдэг хүмүүс гэж надад хэлж байсан. Тиймээс би энэ дээрээд цагийг үнэхээр сайхан өнгөрөөж, олон хүнд өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх, дасгал хөдөлгөөн хийх урам зориг өгнө гэж бодож байна. Тус төсөл сар бүр олон улсын мэргэжилтнүүд болон Монголын багш тамирчдыг оролцуулан үргэлжлүүлсээр нийтэд нэгтгэсэн фестивалийн хэмжээнд зохион байгуулагдахаар төлөвлөжээ. Цаашид өргөжсөөр бүх насныхан зориулсан эрүүл амьдралын хэм маягийг дэмжсэн олон улсын фестивалыг Монголдо зохион байгуулах юм. Ер нь бол хүн эрүүл байна, бие чанга байна. Ийм нэг өөртөө нэг ийм ажилдаа гардаг ч юм уу амьдралдаа ингээ явахлаа нэг л гоё байх ёстой шүү дээ. Тэгээ тэр бүгдний болгоныг юу өгч ийнө гэхлээр энэ ерөөсөө эрүүл амьдралын хэм маяг өгöd байна л та. Тэгэхээр залуу байна уу, ахмад байна уу, настай байна уу ерөөсөө хамаагүй энэ бүх дасгал хөдөлгөөн ихэд бол өөртөө төгссөн дасгал хөдөлгөөний хүмүүс олж чаддаг. Тэгэхээр өнөөдрийн энэ үйл ажиллагаа бол Wellness Bet гэдэг энэ фестивал тэгээ Монголд анх удаа зохион байгуулж байна. Гадаад улс оронд бол ийм олон community байдаг. Одоо хамт олнууд, энэ хамт олнууд банкын дасгал хөдөлгөөн ингэж цуглаад олон хүмүүст хамгийн гол нь үлгэр жишээ болдог. Үлгэр жишээ болсноор олон хүнийг ийм эрүүл амьдралын хэв маяг руу ийм оруулдаг. Тэгээд энийгээ зөвхөн нэг ийм ачаал биш, бүжиг наадам тийм ээ хөдөлгөөн болгож оруулдагаараа их онцлогтой. Тэгээ өнөөдөр бол энэ гадаад улс орноос мундаг DJ нэр ирсэн байна. Их хүчлэн залуучууд байна. Тэгээ дунд нь байгаадаа бас баяртай байна. За Апу дээрээ Монгол сүмний үйлдвэр болол хэрэглэгчдийг өдөр тутмын хүнсээр нь эрүүл байлгахад одоо зорж бүх бүтээгдэхүүнээ гаргадаг. За бид бүхэн тийм ч учраас маш олон төрлийн спорт за тэгээ хөдөлгөөн дэмжсэн ийм үйл ажиллагааг бол үргэлж дэмжиж ажилладаг. За яг өнөөдөр бид нэр Wellfest Mongolia ивентийг дэмжин ажиллаж байна. За өнөөдөр бид нэр хамгийн сүүлд гаргасан шинэ бүтээгдэхүүнүүдээ авчираад бас энд оролцож байгаа бүх хэрэглэгчдэд бэлэг болгон өгч байна. Яста гоё, үнэхээр гоё энергитэй арга хэмжээ бол үнэхээр мэргэжлийн төвшөнд олон хийх юмтай бүр үнэхээр гой энергитэй хүмүүс байна. Бүх юм нь яг цогцоороо болцсон юм шиг санагцаа. Яг бүр аягүй сайн зохион байгуулалттай одоо DJ нь байна, хөгжим нь аягүй гоё байсан. Үнэхээр сайхан бүжгэлж авлаа. Тэгээд нөгөө фитнесийнх нь одоо багш нь аягүй гоё энергитэй, зөндөө өсөрлөө, зөндөө инээлээ. Үнэхээр гоё цагийг өнгөрүүллээ. Энэ үнэхээр гайхалтай байлаа. Миний бодлоор энэ бол нэгэн шинэ хөдөлгөөний эхлэл болж байна. Би ийм төрлийн арга хэмжээг Монгол зохион байгуулагдаасай гэж нэлээд удаан хугацаанд хүсэж байсан. Өнөөдөр DJ үнэхээр гайхалтай байлаа. Уур амьсгал, эрч хүчч маш сайхан байсан. Дасгал хөдөлгөөн, дасгалжуулагч болон бидэнтэй хамт байсан бүх хүмүүсийн оролцоо нийлээд үнэхээр онцгой мэдрэмжийг төрүүлсэн. Энэ төрлийн арга хэмжээ цаашид үргэлжилж, улам өргөжин хөгжөөсэй, мөн улам олон хүн оролцож энэ хөдөлгөөнд нэгдээсэй гэж би хүсэж байна. Миний хувьд бас Монголд ийм эрүүл ахуйг дэмжсэн фестивал болж байгаад маш их баяртай байна. Би өөрөө аль болох одоо эрүүл хооллолтыг хооллолтоор хооллож явахыг хичээдэг. Тэгээд 2009 оноос хойш миний хувьд йогоор хичээлж байгаа. Тийм. Өнөөдөр манай Orgablum алкохолгүй оргилон цагаараа бас манайх энэ фестивалд оролцож байна. Тийм. Wellfest гэдэг Монголд одоо анх удаа зохиолж байгаа юм гоё арга хэмжээнд оролцлоо. Тэгээд маш эрүүл шоу тэгээд ямар ч алкохолгүй болт юм. Тэгээд ерөн хоол унд ч гэсэн амар ерөн зөндөө хүмүүс ирсэн байна. Тэгээд ерөн эрүүл амьдралын эхлэл ерөн хүмүүс тавихыг илүү их шаардсан юм шиг санагдлаа. Тэгээд эрүүл амьдралаа бүгдээрээ хөлсөө сайн гаргаарай, эрт унтж байгаарай л гэж хэлээ да. Төслийн санаачлагч Цэрэн Долгор
Хүн бүр өөрийнхөө бие, сэтгэл, амьдралын хэм маяг тохирсон зөв сонголтоо хийж бага багаар өөрчлөлт бий болгох боломжтой. Тиймээс олон нийтэд энэ чиглэлийн боловсрал, зөв дадал, мэдлэг, урам зориг, эерэг хандлагыг түгээж эрүүл амьдралын эко тогтолцоог бий болгон хөгжүүлэхийг зорж байна гэлээ. Wellfest Mongolia төслийн ивент тэтгэгчээр Apo Dairy, Nana Group, Intercharm Group, Optatum Mongolia, iGlow, Novatel Mongolia хамтран ажиллаж байна.